За тэгээд маш олон гоё одоо тэтгэврийн талаар за тэгээд нэг одоо бид нар хэрхэн хаврамтлуулахын талаар бас ирсэн байгаа даа. За тэгээд зочноо шууд өөрчий те тэгээд оруулаад ирчий тэгээд самэро ямар гоё харагдаж байна та. Зя. Гоё тухтаа суурэ. За тэгээд хөвчөө зүгээд микрофон өөртөө гоё тааруулаад за тэгээд гоё гоё чөлөөтэй ярина. Нэ болж байна 2. За өглөөний минь өглөөг яаж эхлүүлээ? Өглөөр нэгт хэрэг таалагдаж байна. Өглөөний минь за өнөөдөр ч аягүй гоё өдөр байна оо бороотой. Тэгээ цагаар нэг амар халуун биш хөтөн биш шиврээ бороотой их сайхан өдөр байна. Танд ер нь юу байдг одоо юу гэдгийг одоо ийм бүрхэг байх одоо ер нь хит халахгүй байхад дуртай юу одоо эсвэл цэлмэг өдөр дуртай юу те? Ер нь цэлмэг өдөрт дуртай. Гэхдээ бас хит халаад ахаар жоохон хэцүү. Гэтэ яг гоё минь наварлаад болчихно. Миний контролоос гадуур зүйл болохоор нэг тийм ээ тийм ч байгалийн давж хүчин зүйл хийж байгаа шүү дээ. За тэгээд би бас таныг товчхон бас танилцуулъя те бас ардын тэтгэврийн сангийн гүйцэтгэх захирал шагж маань бас өнөөдөр хүрээд ирсэн байгаа. Тэгээ бид ярилцахад бас их гоё олон зүйлийн талаар бас ярилцах гэж би бас их гоё найдаж байна. Тэгээд хувьдаа бас тэнд бас кофе их таалагч манаас Улаанбаатар кофе их гоё амттай их кофе байгаа. Таамсч үзсэн гоё юу? Тэ? Баярлаа тий. Дэжгүй. Ер нь кофе байнгуудгаа. За. За тэгээд би бас таныг товчхон танилцуулаа. Та бас өөрийгөө гоё дэлгэрэнгүй танилцуулаад хоёулаа гоё ярианд орё. За. Би шууд өөрөө танилцуулаад хэлчих юм уу? За. Та өөрөө гоё гэдэг. Товчхон өөрийнхөө л гоё тайлбарлчих. Тайлбарлчих гинэ. Танилцуулаад гэж. За окей. Намайг Шагч гэдэг. Тэгээд ард санхүүгийн нэгдэлд ажиллаад 5 жил болсон байна. Тэгээд саяхан тэтгэврийн сангийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалыг өөрөгт ажлыг энэ их хүнд ажил одоо хариуцлагатай ажлыг авсан байгаа. За их сургуулаа санхүү болон одоо санхүүд сураад тэгээд Лондонд төгссөн. Суур маань эхлэн бодох бүртгэл гэтээ санхүү удирдлагаар ажилласан. Санхүү удирдлага, хөрөнгө удирдлага тэгээд засаглал 3-ыг ер нь хослуулж ажлын байран дээр ажилласан байгаа. Нэлийн туршлагатай тэгээд нэлийн том зүйл дээр ажилласан хүн байсан байх шүү дээ. Аюул сонирхолтой. Их гоё. За яг эдгээр зүйлсээс ярий тий. Бас анх бас яг яаж ажил гараагаа эхлүүлв тий. Яг тэр ороод яг тулгамдсан зүйлсүүд юу яаж бас нэрээ нэг юм болд юм биш үү гэдэг гэсэн үгдээс тий. За ер нь угаасаа хүүхд тахын л нэг би одоо бүр юу ч дэнс гэж юу ч мэдгүй ээж ижил би олон улсын мэрэгсийн дэнсгч болно. Тэгээд хажуугаар нь SCP гэлээ. Тий болно. Тэгснээ бас багшлах айгуу дуртай аюу хоббитэй. Тэгээ багшил нь хажуугаар сэтгүүлчин. Гэтэ энэ хоёр бол миний үндсэн ажил биш аа. Жохон хүүхд тахтаа тэгж ярьдаг байсан. Тэгээд тэргээрээ Нэхлэн модох бүртгэлээр сураад дадлага хийж байхдаа би яг нэхлэн модох бүртгэл миний одоо яг ингээд пашн биш юм байна те. Тэр зүйл бол намайг ингээд 8 цаг 10 цаг яг компьютераар нам суулгах зүйл бол биш юм байна гэдгийг дадлага хийж байхдаа мэдээд. Тэгээ шууд ажлын байр нарахтаа шинжээчээс эхэлжсэн. Тэгээд тоондоо бол айгуу дуртай. Ер нь мэрэгчлээ айгуу хайртай. Үнэхээр хайртай. Яа харахгүй л яг нөгөө тоо харахаараа толгоос сэрэгдэг гэдэг төрлийн ингээд тийм мэрэгчлээ бол би үнэхээр хайртай. Тэгээд анх ажлын гараа МСС-с эхэлжсэн юм аа. Тэнд нэг 16 сар ажиллаад тэгээ яа харахгүй санхүү хөрөнгөний зах зээл миний бас илүү юм юу юм байна тий миний сонирхлыг илүү татдаг юм байна гэд тэгээд одоо Монголын хөрөнгөний болон санхүүгийн зах зээлийг судалж байгаа дар санхүү нэгдэл рүү яг орж ирсэн. Тийм тухайн үед тэгээ яг намайг дэгээдэж авч үлдсэн үг нь болохоор ерөөсө хөрөнгө оруулагч үндэстэн зогслоо нэгэд. Тэгээд яан гэсэн үг үү гэл тухайн үед тий. Тэгэл одоо тухайн үед одоо гавыг захирлын яриануудыг сонсоолаа. Яг энэ миний пашн юм байна. Гэд тэгээ яг тэр хөрөнгө оруулагч үндэстэн цогцлооно гэдэг үгэнд л дэгээдүүлээд үдээ 5 жил болсон байна. Хинчтэй. Яг гоё үгийг бас сонгоод олоод авчвал маш мундаг хүмүүсийг бас дэгээддэг юм биш үү гэдээс мэдээд авчих хэрэгтэй биш үү. Окей. За тэгээд ер нь бас ихэнх залуус маань одоо нэг одоо шууд ажлынхаа юугаар орж чийл гэж бодлоо л доо. Тэгээд бас нэг ардын тэтгэврийн сангийн бас нэг гүйцэтгэх захирлуучаас тэтгэвртэй холбоотой юм ярилцээ. Тэгээд ер нь бас тэтгэвэр гэхээр ер нь хөгшин хүмүүс юм шиг те ер нь ингээд нэлээд одоо настай буурлаг хүмүүсийнх юм шиг бид нар бас боддог. За тэгвэл ер нь залууст ер нь одоо тэтгэвэр гэдэг зүйлийг ер нь бас боддог байх хэрэгтэй юу те тэр талаас нь таны бас өнцгөөс ер нь юу гэж боддог вэ те. За
яг хөө тэтгэвргингүүд хүмүүс айгаа холын юм бодоол байна л да. Одоо ер нь бол яг бүр энгийнээр хэлэх юм бол энэ чинь урт хугацааны хуримтлал байгаа байхгүй. Урт хугацаанд хуримтлуулах урт хугацаанд үр шимээ хүртэх гэдэг талаар байгаа. Тэгээд тэтгэврт гарах гэдгийг ерөөдөө зөв маш энгийнээр хэлэх юм бол гавьны амралтандаа гарах байхгүй юу тий. Угаасаа л жамсороо бид нар чинь одооны ирч хүч одооны энэ бүтээмж буурна штэ. Тэгэх үедээ би гавьны амралтандаа гарчаад амьдралын хорон мөч бүрийг тамшаалтан таашахын тулд би ядаж юм санхүүгийн асуудлаа шийдсэн баймаар байгаа байхгүй тий. Зүгээр наад захын жишээ гэхэд за мэдээ залуучууд одоо голч сэлэн чи 2.5 байгаа юм лээ. За ингээ 2.5 таа байлаа гэж бодоход эн чин ур чадвар нь нэмэгдэн те мэдээж тэр хүн чин туршлагатай болно. Тэрийгээ дагаа цэлэн урамшуулна өндөр болно. За тэгээ би за зүгээр төсөөлье л доо те. За яг тэтгэврт гарах үедээ те одоо 55 та 60 та за тэрээс наар тэтгэврт гарч болно шүү дээ. Тэнгүүд 40 45 та хүрээд за миний одоо сарын цалингийн орлого шүү те. Цалингийн орлого одоо цагаан төсөөллий 50 сая байлаа гэж үү. Би 50 сая төгрөгийн цалингийн орлоготой байжгаад тэтгэвэр аваад за тухайн үед мэдгүй айгу найс төсөөллий л да бас те нэг 5 сая 6 сая тэтгэвэр авдаг байлаа гэж үү. 50 сая орлоготой байжгаад 5 сая орлого руу буухаар чи айгу хэцүү өстэй те. Тийм учраас л эртнээс ер нь бол ингээ ухаан зараад хуримтлуулаа те. Тухайн үед тэтгэврт гарах үедээ гавьны амралтаа тэтгэвэр гэдэг үг болчих л да. Гавьны амралтанд гарах үедээ тэр амьдралын хорон мөчийг одоо тамшаалтан таашах тэр боломжоо өөртөө гаргаа гэдэг бол концепт юм. За яг мэдээж нөгөө нэг нийгмийн шинжилэл, тэтгэврийн шинжилэл олон улсад тэтгэврийн сан юм байдаг. Монголд юм байна. Бид нарыг юм ирээдүй хүлээж ингээд яриул ярьж болно. Гэхдээ маш энгийнээр зүгээр тэгж одоо амар том системээр надад харддаггүй маа гэхэд зүгээр наанан за энэ бол угаасаа надад миний амьдрал тохиох зүйл юм байна. Энэ бол жамсны зүйл юм байна. Би эртнээс жоох ухаан зараад тэг эртнээс хөрмтлүүлъя л гэдэг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр тэтгэвэр гэдэг үгэндээ бити ач холбогдол өгөө урт хугацааны хуримтлал гэдэг талаас нь бас залуучуудыг хараасаа гэж хүсэж байгаа юм. Би бас залуу л дээ. Ер нь бол тэтгэвэр гэж юм одоо тэгээ сая бидний ярьжлаас нөө гавьны амралтандаа гарах гээд энэ талаар би бол яг үндэ яг сая ингээд бодоход ер нь би боддгүй юм байна тий. Ер нь бараг л яг одоогийнхороо мөнхийн явах юм шиг тий. Тэгж бодд юм байна. Тэгэд ер нь бол бас тэтгэвэр одоо яг гавьны амралтандаа гарах зүйл маань болохоор ер нь бол бидний хоримтлал юм байна гэж би бас яг сая ярианд дундаас ойлголоо. Тэгээ ер нь одоо яг гадаадаас би бас нэг хальт бас мэдээд байгаа маа. Би бас нэг хальтгаан бүр яг хальтхан шүү. SC-ээр сурч исэн. Тэгээд яг тэрнээсээ бас нэг хит юм бас нэг мэдээд байгаа юм болохоор гадаадаас нэг юм тэтгэврийн сан байдаг. Гэхдээ тэр нь болохоор арай илүү манай Монголын бодож байгаас л арай өөр тогтолцоотой явдаг. Тэгээд тэр би болохоор ардыг болохоор яг тэр тогтолцоог гоё ингээ оруулаад ирцэн бах. Оруулаад ирээд байна гэж би хараад байгаа. Тэгээд ер нь ингээд одоо юу гэдгийг одоо энэ одоо тэтгэврүүдээ гартлаа хуримтлуулах одоо сан гэж ойлгож байгаа зүг үү те. Тэгээ тэр нь болохоор ер нь цалингийн хэдэн үе байсан дээр байдгүй яг танаас л одоо яг жинхэнэ асууя яг энийг хадгаламж руу хийх хэрэгтэй энийг тэтгэврээр хадгаламж руу хийх хэрэгтэй гэдэг юм те. Энэ талаас нь зөвлөгөө өгвөл. Зөв. За манай яг тэтгэврийн сан чинь болохоор 2007 оноос эхлэлтэй буюу 19 жилийн түүхтэй компани байгаа байхгүй. За хамгийн анх гарахтаа одоо маш энгийн нөгөө ажилчдын фонд бид нар ч гэсэн 10 жил тахад ингээ ангийн фонд гэдэг хөрөнгөлөлдөг гэсэн шүү дээ. Тэр шиг одоо хас банкны нэг 27 он ажилчдын фондыг одоо тухайд фонд гэж ярьчих тий. Фондыг нь удирдах эхэлжсэн байгаа байхгүй 2007 онд гэсэн үг тий. За яг хөө тухайн үед бол нөгөө employee investment trust одоо ажилчдын санг удирддаг гэд. За тэр нь ингээд цаашдаага бүр ингээд өргөн цар хүрээ хамраа те зөвхөн ингээд компани ажилчид биш эний чинь бас хувь хүмүүс ингээд одоо те үр шимийг хүртэх боломжтой хувь хүмүүст одоо энэ боломжийг нээж өгье. Тэнгүүтээ бас ингээд манайхтай ажиллах байгууллагууд бас ингээд те одоо байгууллагын хуримтлалаа үүсгээд ингээд ороод иргээ гээд ингээд гих мэтчлэн тэлж явсаар байгаад яг одоогийн дүр зураг дээр очсон байгаа юм. Тэгэхээр 100 гаруй байгууллагатай хамтарч ажилладаг 130 мянга орчим харилцагч одоо тэтгэврийн хуримтлалтай буюу та бүхнээс төрүүлж алхаад урт хугацааны хуримтлал үүсгээд эхэлсэн байна гэсэн үг. Ийм одоо түүхтэй явж байгаа компани байна. За тэгээд мэдээж нөгөө нэг олон улсад хальт зүгээр товч сонирхолтой мэдээлэл гоод өгөхөд те олон улсад тэтгэврийн сан одоо pension fund гэдэг үгээр илүү бууж магадгүй. Pension fund бол хамгийн том одоо жинхэнэ нөгөө нэг хөрөнгөний зах зээлийн хамгийн том одоо тоглогч хамгийн том хөрөнгө оруулагч нь байдаг. Тэнд олон хүмүүсийн одоо мөнгийг удирдах байгаа мэржлийн баг ажилладаг. За Монгол бас бид нар яг тийм тогтолцоотой байх гад бол ингээд хичээж байгаа. Юун дээр Зүр.
Манай юу яасан? Манай үзэгч мөрс гайхаж байгаа. Сайн нөгөө надад кофе өгсөн нэ. Баярлаа тий. Тэгээд юу ч гэсэн нөгөө гол зорилго нь бол ерөөс яг л олон улсын тэр жишг рүү одоо төхүүлэх гээд явж байгаа. Гэхдээ яг мэдээж наана зөндөө шинэ нэмийг эхлүүлэх болгоно л угаасаа алхам тутамдаа л одоо тэ болохгүй бүтггүй гэл нэлээд саадуудтай тулгарна. Тэгээд тэр болгоныг ингээд тухайн үедээ менеж хийгээд өдөө үрж байгаа сан гэсэн үг. За тэгээд ард санхүүний хэлж өөрөө хөрөнгөний болон санхүүгийн зах зээл үйл ажиллагаа явуулж байгаа. Яхааргүй олон компанитай хөрөнгө оруулалт хийдэг. Тэрнийх нь нэг хөрөнгө оруулалттай компани л гэсэн үг байхгүй юу манайх? Тийм ээ. За баярлалаа. Би бас нэг өөрөөсөө яг ер нь ингээ асуусан асуулт болохоор бас дахиад дэлгэрүүлээд асууч. Тэр нь болохоор одоо хэрвээ шүү заяа. Хэрвээ ингээ 20 настай ингээ шагжтай өнөөдөр уулзах боломж гарвал мөнгөний талаар ер нь хамгийн түрүүнд ямар зөвлөгөө өгөх юм бэ? За яг би харьцангуй нөгөө нэг гэр бүлийн хүмүүжлээсээ хувийн санхүүгийн сахилга бат харьцангуй сайт өссөн. Хүүхдийн л мөнгөтэй харьцаад өссөн. Энэ дээр яг би одоо нөгөө найз нөхөд болон хүрээлэлтэд нөлөөлөх гэж нэлээд хичээдэг. Та нар цалингаа ангуудаа хамгийн түрүүнд хадгалж хаа. Тэ одоо 200 мянга 300 мянгаыг өөрөөсөө ч нуугаад хадгалахад бол нэг нөлөө үзүүлэхгүй. Нэг л өдрийн одоо баг тэ найз нөхдөөрөө хоол идэх мөнгө чинь биш тэ. Тэрийгээ зүгээр өөрөөсөө нуугаад хадгалж хаа гэж зөвлөдөг. Тэгэхээр одоо 20 настай хүүхдүүд болон дөнгөж ажлын байран дээр гарч байгаа хүүхдүүдэд бол анхны цалингаа аваад шууд хоримтлуулдаг тэр одоо дадал руу шилжчихье гэж хэлмээр байгаа юм. Одоо би өөрөө тухайн үед яг Монголд ирэнгүүт нөгөө ирээд голомт банкны үндэсний хоримтлолууд адин би нэрээ сандаггүй. Тим хоримтлол руу яг хийж эхэлж ийсэн. Эхлээд 100 мянга, тэгээ 200 мянга, 300 мянга гэдэг ингээ ахиулаа явж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ч гэсэн яг тэр дадлаараа би ерөөс ингээ цалин бунгууд би нэг юм хийх ёстой гэж шууд цаанаас ингээ тарих надад команд өгдөг. Юу илээ нэр нь тийм штэ гэдэг ингээ хадгалдаг тий. Тэгэхээр тим дадал руу хамгийн түрүүнд шилжижээсэ гэж хэлмээр байна. Залуучуудаа хандаж хэлэхэд яг өөртөө 20 насны өөртөө очсон бол би яг тухайн үед 20-той байх үедээ нөгөө гадны хөрөнгөний зах зээлийг судлаад нэг одоо хувьцаанд хөрөнгө оруулалт тэгээд яг өөрөө бас тэрийгээ зүгээр ингээ habit болгоцсон тийм ингээ миний дадал болсон. Зүгээр ингээд хоол идэж байхдаа ингээ сонголт хийдэг болсон тийм. Зүгээр тийм хэмжээнд бас ингээ өөртөө дадал болгоцсон байсан бол гэж бол одоогор бодд юм байна. Зөвхөн өөртөө хандаж хэлнэ гэвэл. Одоо болохоор жоохон төвшөөд идэм маа нөгөө ажлын цагаар ажилтай хүмүүс чинь яг ингээ ажиллаа хийгээд ингээд байж ах үед би яг ажлын дундуур ч хүмүүс л түгээр ингээл гадны зах зээлийн хувьцааг өөрөө судалснаа, өөрөө санхүүгийн талын анализ ингэж хийснэ ингээд гэд тэгэхээр яхах аргагүй ингээд айгүй их ажил ингээд тарих ажиллуулахаар хаддаг байхгүй. Тэгэхээр би тэрийг анханасаа зүгээр тархиндаа кодолцсон байсан бол гэж боддог. Наа ч бас яг зөв үнцэг байна. Тийм бэ. Анх бас ингээд анханаас нь тэгээ явж байгаад ингээд тэр чинь кодлогдоод яваад байгаа шүү дээ. Тэгээ одоо дадал болчих юм бол тэнгууд яг одоо харах юм бол окей нэ тий. Яг шууд их хэвээр вау наач бас гоё юм байна тий. Мархан бас яг үндэ яг ингээд нэг нэгээр жижигээр дадал болгоод явбал бид яг нэг зүйлийг бол яг ойлгоод эхэлж штэ нэг хүний бас нэг хийгээд байх тусам нэг сүултээ нөгөө нэг мэдрэмжтэй болчдөг штэ. Нэг иймэрхүү зүүн совин байдаг тий. Яг тэр. За тэгээд бас би нэг юу яасан таны бас бичлэгийг үзсэн. Нэг одоо нэг юутай холбоотойсэн тэрбумтан оюутан талаар ярьжсэн. Тэгээд би тэрийг болохоор бүр ингээ өөрөө бас дэлгэрүүлж яриад яг би танаас сонсож штэ. Бас олон хүмүүс үзэж байгаа, олон залуус үзэж байгаа бах. Тэгээд яг тэр маш сонирхолтой юм ярьжсэн. Тэгээд би энийг бас дэлгэрүүлж танаас өөрөөс нь сонсъё гэж штэ. Ер нь яаж тэрбумтан оюутан болохоо тий. За nice. Гоё асуулт байна. Бид нар нэг юм тэрбумтай тэтгэврт гэдэг юм хөтөлбөр ерөөхдөө хэрэгжүүлээд эхэлж байгаа юм. За тэгээд тэр нь тэрбумтай ажилтан, тэрбумтай иргэн, тэрбумтай оюутан гэдэг. Тэгээд за эхлээд тэрбумтай иргэнээс нь ярил л да. Энэ дээр бид нар нэг юм тооцоол хийж үзье. Сар бүр 250 мянган төгрөгийг өөрөөсөө ч нуугаад хадгалаад ингээ 25 жилийн турш хадгалахад тэрбум төгтө болж байгаа хгүй юу? Тэрбум 30 саятай. За тэгэхээр нөгөө тэрбум гэдэг юм хүмүүсийн ингээ магадгүй ингээ аюу хоол сонсогдож магадгүй тэрбум нэгийн ардталт 9 тэг тий. Тэнгүүт ингээ хол сонсогдож байж магадгүй. Гэтэ эн чинь аюу боломжтой зүйл л шүү дээ. Яаж вэ гэдэг дээр чинь бид нар чиглүүлээд өгөө гэдэг ерөөхдөө концепттэй хөтөлбөр юм. За тэгээд 250 мянган төгрөг. За одоо 250 мянган төгрөгийг би ингээд нэг сард 250 мянган төгрөг цааш нь хийх гэхлээр надад материалыг дүнмэж магадгүй тий. Материалыг буюу одоо миний ингээд амьдралд нөлөөлөх үйц мөнгөнд дүнмэж магадгүй. Гэтэл 5 жилийн дараа 10 жилийн дараа тэр 250 мянган төгрөг чинь магадгүй нэг хоолны мөнгө болохыг үүсэхгүй байхгүй тий. Тухайн үед бол мөнгө нэмж болно шүү дээ. Одоо би 200 таг хийжсэн бол 500 гэх юм бол нөгөө тэрбумчин дээш өсөөд байна л гэсэн үг. Тэгээд ийм ерөөхдөө концепттэй. Хоёрт нь болохоор 25 жил гингүүт айгүй хоол сонсогдож иж магадгүй тий. Гэтэ тэрийг мөнгөн дүнгийн нэмээд жилийг нь наашин татчих болох байхгүй юу. Тэр манайх бас энэ дээр нэг би
боломж гарвал гоё юу харуулмаар л тооцоолол дэлгэцэн дээр харуулмаар байна. Тооцоололоо шууд хийж үзээд одоо мөнгө нүгэ X гэдэг ингэх юм байна гэд чинь жоохон л нэг юм маневр хийчих асуудал байгаа байхгүй. За дипломтой ажилтан гэдэг нь болохоор ингэж байгаа юм. Түрүүн би анх ярьж байсан шүү дээ нөгөө анх эхлээд ганцхан хас гэдэг юм компани ажилчдын фондыг удирдах байсан бол сүүлдээ энэ маань өөрөө гэд байгууллагуудыг хамруулад эхэлсэн гэд. Тэнгүүд манайтай одоо 100 гаруй байгууллага хамтарч ажилладаг. Тэр байгууллагууд болохоор концепт аягүй гоё байхгүй. Одоо ажилтныхаа 1-2 жилийн амьдралын чанарыг хадгалах цалин урамшууллыг нөхөөс гадна угаасаа жамасоор тэр хүмүүс ингээд тий бүтээмж нь буурна, эрч хүч нь буурна. Тэр үед нь ч гэсэн бид нэр санаа тавьдаг байгууллага шүү гэд эртнээс ажилчдынхаа тэтгэврийн хуримтлалд байгууллагаасаа одоо хөрөнгө оруулалт хийдэг. Хувь хүнийхэн цалингаас нь бас тогтмол ингээ хуримтлуулцдаг. Ийм одоо систем гэсэн үг байхгүй юу. Тэгээ тэр дээр дипломтой ажилтан хөтөлбөр маань хэрэгжээд байгаа гэсэн үг. За бас ингэдэг хүмүүст мөнгө нь байдаггүй биш мөнгөтэй байдаг. Гол нь тэрийг хуримтлуулах дадлаа суулгаагүй байдаг байхгүй. Тэгэхээр энийг маань нөгөө нэг юу ачаа тэр хүнийг бас ингэж дээ за сар болгоо ингэж хийхгүйгээр цалингаас нь тогтмол мөнгөнд дүн татаад тэр хэмжээгээр нь байгууллага нь бас урамшуулад мөнгөнд дүн хийгээд гээд хамтдаа ингээ хүчтэй энийгээ хэрэгжүүлээд явах тийм хөтөлбөр байгаа байхгүй. За оюутан гэдэг дээр болохоор яхаа ингэх гээд байгаа юм бид нэр хамгийн ихний оролдлого маа нөгөө хуримтлалын элч гээд хөтөлбөр зарлцсан оюутнуудыг дадлагжуулаад энэхт аюу гоё амжилттай явсан. Миний хүлээлтээс илүү өндөр болсон. 2 өдөр зарлаад тэгээд бүр 63 оюутны анкет ирээд би бүр ингээ гайхаад энэ ямар мундаг юм бэ нөхдүүд чинь ингээд тэгээд тэндээсээ шилж байгаа 7 оюут үлдээц одоо дадлагжуулаад одоо энэ санхүүгийн боловсролыг түгээх гээд оюутнуудыг ингээд одоо та бүхэн эртнээс ингээд эхлэх юм боломжтой байна тий. За тэгээ одоо сүүлийн үед чинь оюутнууд бол нэлээд ажлынхаа хажуугаар нэлээд их бүтээмжтэй биш хичээлийн хажуугаар хичээлийн хажуугаар нэлээд их ажлууд хийдэг болсон. Дээр нэмээд тэр ажлууд нь илүү нөгөө нэг оюуны хөдөлмөрийн ажлууд хийдэг болсон тий. Ийм боломж чинь байгаа шүү. Эртнээс ингээд та бүхэн хувийн санхүүгийн зохион байгуулалтаа хаан суурийг тавьчих юм бол ийм боломж байгаа. Өөрөө эхлээ сурч тэгээ бусдад түгээчих гэдэг концепттэй явж байгаа гэсэн үг. Тэгээд ийм одоо яг хуу тэрбумтай тэтгэврт гэдэг одоо том хөтөлбөрийн хүрээнд л ингэж сегментээрээ салж яваад байгаа концепт юу байгаа хөтөлбөр байгаа. Надад бол ер нь таалагтай. Би одоо ер нь бол сарда одоо 250 мянган төгрөг хадгалаад тэгээд ер нь 25 жилийн дараа яг одоо энэ ч бас манах зургийг өгч явах шиг байна тий. Тэгээд дэлгэцэн дээр авах шиг байна. Би сар болгоо 250 мянган төгрөг хөрөмтлүүлээд за тэгээд явах юм бол бид нараас нэг тэрбум руу 25 жилийн дараа хүрээд ирэх нэ гэд яг юу н гарч ирж байгаа шиг байна тий. За тэгээд ер нь миний бодлоор бид нар уул нь бол 250 мянгаыг бол уул нь хөрөмтлүүл чаднаа. Тэгээд гэвч яг юу нь болохоо байлдгийг тэгээд яагаад хөрөмтлүүлдэггүй гэж бас намнанд орж би өөрөөсөө ч бас асууя гэж босоод тий. Тэгээд би ч яг хөвдөө бол нэлээд дайггүй болдог гэж бас өөрийгөө боддог. Тэгсэн мөртлөө яагаад 100 мянга төгрөгчлөлтөө хадгалдаг юм бол гэж бас өөртөөс бас өдөр бол асуудаг. Тэгээд ер нь тантай ярилцаад яг тодорхой тооцоол байдаггүй учраас л юм байна гэж бас өөртөө дүгнэлээ. Тэгээ хэрвээ надад ингээд те намнаа 250 мянган төгрөгийг сар болгоо ингэчээ тэгээ тэдэнд тэгээд ингэчнэ. Яг мэдээж хэрэг энгийн маталтаа те гэхдээ нөгөө нэг хүн хэлхээс нааш одоо нөгөө цаас чичгээс нааш гэдэг шиг те. Яг тэр үед л одоо мэддгийм байна. Яг одооноос эхэлж ер нь хоримтлуулъя даа. Тэгээ би хэрхэн яаж холбогдох вэ? Ер нь сая одоо хөтөлбөр ярьж байгаа энэ хөтөлбөрлөө би ер нь хэрхэн илүү их мэдээлэл авах уу? Тэр талаас нас за манай вебсайт бол угаасаа сошиал сувгууд байгаа. Манайхан ер нь л нэлээд нөө responsive буюу одоо та бүхэнд ингээд цаг алдалгүй хариу өгөөд манай хамт олон бол байгаа. За тэгээд яг хуу тэнтэй пэйжүүдээр холбогдчиход болно дөө. Нэлээд хурдан хариу өгч чинь. Тэгээд бас нэр нэг аюу гоё юм ингэдэг. Одоо хамт олноороо бахархаж ярихны гоё юм. Манайха нөгөө нэг байгууллагуудаар санхүүгийн зөвлөгөөгөө явтай. Нэгсэндээ байгууллагатай холбогдоод тэр чин хүмүүст бас нэг тархинд нь шин салхи оруулах тийм. Одоо жишээлбэл сая ингээл тэ 250 мянган ингээ хадгалчих тийм ингээл нэг хэдхэн секундын мэдээлэл шүү дээ тэ. Энийг бас хүмүүс түгээнэ гэдэг чинь өөрөө бас аягүй гоё зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр манайхан бас нөгөө байгууллагатай холбогдоод байгууллагын хамт олонд үнгүү санхүүгийн зөвлөгөө өгөөд явдаг гэсэн үг. Бүр үнгүү өгч байгаа. Тийм ээ. Ямар гоё юм бэ. Манай байгууллага яасан бэ? Манайхаа илүү. Гэлцээ ярилцээ. Уулзмаар нэг ч гэсэн нэг юм нэмий. Тэгэхээр энээр бас бид нар нөгөө нэг ингэж нэрлэлтэй байгаа юм. Financially empowered workplace гэдэг. Тэгээ нөгөө ажилтнуудыг ингээд санхүүгийнх нь хувьд нь empowered буюу одоо юм эрх мэдэл эрч хүчийг өгдөг. Тийм байгууллагууд
Тэгээ хөтөлбөр хэрэгжүүлээд одоо байгууллагууд бид нар энийг ингээд одоо ажилтнуудад та бүхэн зүгээр цагийн л гаргаад өгчих. Бид нар ингээд очиод мэдээллийн өгөө, санхүүгийн зөвлөгөөг өгөө, тий. Тэр хүмүүсийн тий оюутны хөрөнгө оруулалтыг тэр цагийг гаргаад өгчихөө гэдэг удирдлагуудтай холбогдоод зөвлөгөө өгöd явдаг. Тэгээд сүүлийн үед чи айгүй их нөгөө нэг онлайн сургалтууд, онлайн зөвлөгөөнүүд байдаг болсон бол бид нар илүү битэр үзье, тий. Нүдээ харж байгаа ярилцчихъя. Тэг яг үний юм уу? Тий, ийм байна, ийм биш үү дээ. Ийм боломж та бүхэнд байна гэдэг. Тэгээ бас үүсэхгүй байхгүй. Яхаарахгүй нөгөө за жишээлбэл эмчнэр ч юм уу эсвэл уулуур хүмүүс гэж ботход тэр хүмүүс чинь ингээл ажлын цагаар ажиллаа гээл ингээл тэнд чинь хамаг гэрч хүрч хамаг оюун ухаан хамаг юм шахаж байгаа штэ. Тэгээд хажуугаар нь би хувийн санхүүгээ ингэх юм уу гэх юм уу гэж бодох дээр үнэхээр ингээд ирч хүч нь хүрэхгүй байхгүй. Тэгэхэд зөвөр мэддэг хүмүүст нь даатгачгаа бид нар ингээд үгүй цаад концепт нь шүү та эхлээд концепт ойлгоч тэгээ бусдын бид нар даатгачгаа гэдэг санаа. Тэгэд манай нэр нэг гоё юм юм байхгүй. Айгу би яхаарахгүй нөгөө нэг компанида болон бүтээгдэхүүндээ тэгээд хийж байгаа ажилдаа айгу passionate үнэхээр ингээд айгу хайртай надад. Манай бүтээгдэхүүн гол нь ингээд байгаа байхгүй юу. Эхлээд төсөлтэй хамтд нь бодоод эхлэе гэдэг уул нь бол бас санаа явж байгаа. Тэр нь та одоо өөртөө санхүүгийн дарамт болохгүйгээр сар бүр хуримтлал буцаага сар бүр ав. Манай бүтээгдэхүүн уул нь тийм би уул нь юу байвал слайд байвал би яг нөгөө компани тооцооллыг харуулж агаад ярмаар байна. Гэтэ яг за би гоё төсөөлөд ярив. Та бүхэн маань гоё тархиндаа зураад яваарай заяа. За тий. Та яг гоё зурагтахаар хэлээд өгөөрэй. Би зураатай яа. Яг одоо ингээд тий одоо хөтөлмөрийн өндөр бүтээмжтэй. За тий эрт хүчтэй байгаа дээрээ өөртөө санхүүгийн дарамт болохгүйгээр тий ингээд сар бүр хуримтлуулаа, буцаагаад сар бүр аваа. Одоо та тий 200 мянга 300 мянга за тухайн үнний одоо цалингийн орлогоос хамаарах бах тий аварлагаас хамаарах бах. 200 мянга 300 мянгаыг өөрөөсөө ч нуугаад хадгалцгаа. Тэгээ гавьяаны амралтанд гарахаараа яг тогтмол цалинтай юм шиг сар бүр тэрийг авах боломжтой гэдэг санаа яваад байгаа. Одоо жишээлбэл сая тэр тэрбумтай тэтгэврт хөтөлбөрийн хүрээнд бид нэг юм тооцоолол хүмүүст танилцуулж байгаа байхгүй юу? Сар бүр 250 мянгаыг 25 жил хадгалаад юутай олноо? Тэрбум төрхтэй олохноо. Тэр тэрбумыг та 10 жилийн турш сар бүр тэнцүү хуваагаад авахд 15 сая төгрөгийн тэтгэвэр авах байхгүй юу? Тэ? Одоо 250 мянгаыг хадгал ирээдүйд 15 сая төгрөгийг аваа гэдэг зүйл байгаа байхгүй юу? За тэгээ 25 жил илүү урт санагдчихж магадгүй тэрийгэ багасгаад мөнгө нүнгээ нэмээд гэд явж болно. За болиг гэхэд бусдад мэдээлэл түгэх боломжтой байгаа байхгүй юу? Тэ? Дөнгөж одоо бид нар чинь бас ингээд тэгээ мэддэг байх ч хангалтгүй бусдад ингээд хэрэгжүүлэх чинь бас хангалтгүй нөлөөлөлтөө гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр эргэн тойрныхоо найз нөхөд болон тий дөнгөж ажлын байран дээр гарч байгаа хамаатан садан бүх хүмүүстэй ингээд нөлөөлөд за ийм боломж шүү ингэдэг гэж шүү энийг чинь нэг судлаад үзтээ ингээд нэг үр шимийн хүртээд үзтээ за айлын нэг 5 жилээр гэдэг ч юм уу цааш нь түгэх бүрэн боломжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө манай бүтээгдэхүүний концепт ч уулын тэр юм. Эхлээд төсөлтэй хамтд нь бодоод эхлэе гэдэг байгаа байхгүй юу. Үгүй наа чи ямар гоё юм бэ тий. Тэгээ би бас ингээд бодлоо л тоо. Ер нь ингээд хамаатан сатангаараа бүгдээрээ нэг юм гоё юм руу орчвол бүр ингээд яг үндэ ингээд холч юм шиг сонсогдоод байгаа ч гэсэн яг очичход бид ингээд баг ингээд хамаатан саднаараа их гоё хүмүүс болчих юм шүү те. Ер нь их гоё те. Мөнгө санхүүгээ өвч гоё болчин. За тэгээ сар болгоо 15 сая явах мэдээг амаараа те. Ер нь ингээд үнэхээр чадж байгаа хуримтлаа гоё хийчих те. Тэгээ яг санитаас өгөн ч бас гоё юм те. Ингээд одоо тэгээд бас тэгээд өгж байгаа шиг аав гэдэг те. Би яг шууд тэгж амар гоё богинохноор хүлээж авлаа те. Өгж байгаа шиг аав. Яг хийж байгаа шиг аав те. Айгу боломжтойгаас те. Сар бүр 250 мянга нөгөө талдаа 15 сая те. Тогтмол ингээд гол нь одоо 250 мянгаыг өөрөөсөө нуугаад хадгалчихад за яг одоо материалыг дүн байж болно. Гэхдээ ирээдүйд энэ чинь баг дүн болчих штэ тий. Тэр шиг одоо ингээд та бүхэн зүгээр манайхантай холбогдчих бас бид нартай холбогдоод бас ингээд бүр байгууллагаараа хамт олноороо найз нөхдөөрөө ингээд зөвлөгөө авах боломжтой. Манайхаа ер нь бол аюу гоё яриад өгнө. Тэгээд гол нь ерөөсөө концептуал сайн ойлгох хэрэгтэй байгаа байхгүй юу. Яг энэ дээр ингэдэм үйл юм байна л да. Монгол хүмүүсийн одоо хадгалах дундаж хугацаа гэдгсэн чинь 6 сар. За энийг нь жоохон ингээд нарийсгаад нөгөө банкнд хадгаламж хийдэг хүмүүс гэхэлэр чи арай жоохон ингээд юу н олонлог нь багснаа да тий. Тэр хүмүүсийн болохоор 1.6 1.5 жил гинэ. Тэгэхээр чи 18 сар хадгалаа сурцсан байгаа хгүй хүмүүс бас харьцангуй айгу дэвшилт тахгүй тий. Харин тий банкны хадгаламж чинь 1-2 жилийн хугацаатай байгаа штэ тий. Тэгэнгүүт бас 1.5 руу гэдэг чинь ихэнх нь бас нэг 2 жилээр хадгалаа сурцсан байна гэсэн үг байхгүй. Тэрийг зөвхөн шууд ингээд зөвхөн банкнд хадгалдаг сегментийг нь маст нь аваад үзэхлээр 6 сар л гэж байгаа. 6 сар хадгалж чаддаг монгол хүмүүс. Ямар хэцүү бэ? Гэхдээ тэгж байгаа хаа яг. Би ч гэсэн яг 2 сар хадгалж яснаа санаж байна. Би одоо ямар хэцүү бэ? Би өөрийгөө жоох хийгээд байна үгүй юу? Зүгээр манайхан бүгд ингээд манайхандаа холбогдчих юм бол манайхаа ер нь бол одоо ирэх 10 20 жилийн санхүүгийн сургалтыг чинь тодорхой гаргаад өгөх
боломжтой байгаа шүү. За би ер нь яг үнийг хэлгээд холбогдох ёстойгоо ойлголоо. Тэгээ ер нь гэхдээ бас гоё болж дээ цаг үеч гэх юм уу. Би бүр нэг хөшөө шиг. Тэгээ ер нь ингээд альва зүйлийг ингээд хүсэж байвал хүн те ингээд холбогдох газар байна. Тэгээ ер нь юмс их гоё болжээ. Тэгээ би бас ингэж одоо би ч одоо 30 хүрээгүй л явж байна л да. Одоо чинь оол жинзээ гэж ярьдаг болсон юм байна шүү дээ. Одоо чи аюу хэцүү. Тэгээ оол жинзээгийн үед одоо 30 хүрэхээ явж байгаа. Тэгээ ер нь таны бодлоор 30-наас хүрэхээс өмнө ер нь заавал эзэмсэн байх ёстой одоо санхүүгийн дадал ер нь юу вэ гэж бодож байна. За номер 1 ерөөсөө цалин болон одоо орлого олон их үсэртэй байж байгаа шүү дээ орлого тийм. Юу ч гэсэн орлоо тодорхой хувийн хадгалдаг дадал ерөөсөө автоматар нэг юм тархин одоо бүр ажилтдаг тийм хэмжээний дадал болгочихсон айгу зүгээр гэж бодож байна. За тэгээд юу яах тооцоолол хийх гэж хэлж болох юм болов. Орлого зарлага хоёрыг харьцуулаад үзэх хэрэгтэй. Одоо ихэнх хүмүүс юу яагаад тах шүү байгаа юм. Орлогоос илүү зардалтай байгаа байхгүй юу? Тэгээд тодорхой хэмжээнд за би ийм хэмжээний орлого олж ийн би нэг ийм л одоо үн цэнийг өөртөө бүтээж чадчих байгаа юм чинь энээсээ илүү үйл өрөхгүй шүү гэдэг бас нэг юм санхүүгийн сахилга баттай байвал зүгээр мөлөө. Нэгт хөрөмтлүүлэх дадалтай 30 хүрэхээс өмнө те хөрөмтлүүлэх нь бол бүр маш энгийн зүйл болсон. Би яаж амьсгалах вэ гэдгээ боддгоо шиг л за хамгийн түрүүнд хийх ёстой гэдэг нь л ерөөсөө шууд байж байгаа. За хоёрт нь болохоор хувийн санхүүгээ бас нэг тооцож үздэг байл зүгээр юм болоо гэж бодож байна. Тэгээд гуравт нь болохоор хуримтлуулах дадал нэг үр шимийн одоо хуримтлуулах юм бол би нэг ийм үр дүнд хүртийм байх гэдгийг бас ингээ бүр ингээ те бүх одоо эд эсээрээ мэдэрсэн байгаасаа гэж хүсэж байна. Тэгэх юм бол ер нь гайгүй явчих хаа. Амьдрал төрнөл алдахгүй хаа. Ер нь ийм дадалтай хүн ер нь их бас нэг унаад байхгүй бах те бас нэг амьдралд бол те. Ер нь бол бас тэгж бодож байна би ч гэсэн. Манайхаас үзэгчнэр манаас зөвхөн 30 ч гэхгүй л те би зөвөр ер нь хойдоос нэг ийм зүйлсүүдийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна гэж би яг өөрөө хэлээд явах те мэрэгжлийн үнээс бас та бүхэн сонсох хэрэгтэй байх гэж бодлоо. Тэгээд өнөөдөр бас нөгөө бидний эфирийн цаг дуусч байна. Тэгээд танд бас хэлмээр байсан те одоо яг нөгөө хэлж амжаагүй байгаа зүйл байгаа бол магадгүй би ясаагүй ч юм уу те тийм зүйл байгаа л хийж болно. Харцангуй гайгүй дээ. Гэтэ ямар ч тааж та бүхэн маань ер нь нэгтэй сонирхоод үзээрэй. Манай хамт олонтой холбогдоорой. Ирэх 10-20 жилийнхаа санхүүгийн зураглалыг нэг гаргаад авчаарай гэж л уриалмаар байна да. За танд маш их баярлалаа. Тэгээд бидний урилгыг авч хүрэлцэн ирж ийм сайхан ярилцлагыг хийж. Тэгээд дээрэс нь таны ярьсан зүйл бол маш их таалагдлаа. Мэдээж хэрэг хэрвээ бид ийм нэг хөтөлбөрийн дагуу за тэгээд дээрэс нь энэ бас түгээж байгаа мэдлэг бол угаасаа л тэр бомтон болох юм байна бид тий оюутанч бай тий ер нь бол энгийн иргэнч бай бид сэрхлэгч бай тий тэгэхээр ийм учраас ер нь бидний хувьд бол ийм гоё мэдээлэл түгээж байгаа та бүхэн таны хамт олонд бас маш их баярлалаа. Тэгээд бүгдээр нь цааш тийм бас их олон жилүүдэд тий дараа нь гоё мэдээлэлтэй бүгдээр бас дахин нэг уулзалтгоо гэсэн өрөөгөөд ингээд бас баярлалаа амжилт хүсье. Баярлалаа. За зургийг дарж байл. За.